Зүүмсийн дуу хоолой Сэцэн подкаст цугийн хэний хүүхдвэ нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарыг хөтлөгч инхэн болон миний бие болон Хинтэй аймгийн музейн эрдэмтдийн ажилтан Өнөр хоёр бид хүрэх болно. За өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд төргий. За өнөөдөр бид хэний тухай ярилцах вүлээ. За энд хэний тухай хэлэхээс өмнө би нэгэн домгийг танилцуулъя. За нэгэн нартай өдөр халахын ханг Манжин хаан Кэргэм цологгоор дуудаж гинэ. За энэ дөрвөн ханыг орж ирмэгц ширээ тойруулан суулгаж эхлэхээтэй шүрэн эрхийг нэг нэгээр нь өгсөн байдаг. За тэгсэн чинь нэгдэх нь хүзүүндээ угилсан. За хоёр дахь нь чихэндээ өлгсөн. Гурав дахь нь бугундаа зүүсэн. За дөрөв дахь нь шууд төрөндөө хийсэн. За мөн дараа нь тавьж болохгүй бөмбөр яралтай шилэн аяганд халуун цай хийж өгсөн. За ингэхэд дөрөв дэх хан нь төрөндөө хийсэн эрхээ гаргаж ирээд эрхэн дээрээ нөгөө дугуй яралтай аяга тавиад ажиггүй сууж ийсэн. За нөгөө хангууд нь болохоор сандарцгаагаад сууж ийсэн гэж байгаа байхгүй юу. За дараа нь болохоор сууж идэл шүүс зоог ирсэн. За энэ нь болохоор толгойг нь авчихсан хүзүү ууц байсан. За дөрөв дэх хан мөн ууцны хүзүүг нугалж амсаад нугасны нүхэнд нь хутгаа зоогоод орхисон. За бусад хангууд бол тарган сайхан ууц зооглоёгээд идчихвэсэн. За тэгээд тэдний өмнөр эмээлтэй хазартай тоглоомон модон мөр тавхилсан. За нэгдэх нь бол яасан сайхан морвэ гэж уулга алдсан. За хоёр дахь нь эмээлийн хойчгойгээд түшээд авсан. За гурав дахь нь эмээлийн засаж анслаад явуулсан бол дөрөв дэх хан нь Монгол хүн малаа иддэг гэж хэлээд эмээлийн авч тавиад дотроос нь халуун хоол гаргаж ирээд сууж байсан гэдэг. За ингээд сайн мөр гэж хэлснээр нь сайн ноён хан, түшээд авснаар нь түшээд хан, засаад авснаар нь засагт хан. За идэ будагийн аваад ширээн тавьснаар нь Сэцэн хаан гэсэн цолыг хүртээсэн гэдэг. За ингээд цолоо авсан хангууд буцаж явхад цайг нь яагаад эрхэн дээрээ тавьсан бэ гэж Сэцэн хаанаас асуудаг. За тэгэхэд хүзүү толгой салах болоогүй гэдгээ мэдгдсэн юм аа гэд. За дахиад нэг асуулт асуусан. Манжин хааны өгсөн эрхийг яагаад төрүүлвэ гэсэн. Би олсоор оосруулж чулуугаар дөнгүүлэх болоогүй гэдгийг харуулсан юм. За дараа нь болохоор дахиад нэг асуулт асуусан. Босон шүүс яагаад идээгүй вэ гэсэн. За энд болохоор Монгол хүн ёслолын шүүсэндээ толгой тавьдаг юм аа. Хэрвээ бид нараар оролдвол хүзүү толгойг нь нугалж хутга зооно гэдгийг илтгэсэн юм гэдэг. За энэхүү домогт гарч байгаа Сэцэн хааны талаар хоёлаа өнөөдөр ярилцах юм. За тэгэхээр Сэцэн хаан. За Сэцэн хаан хэн бэ? За Батмагт Аян хааны отгон хүү буюу 11 дэх хүү Гэрсэн Жалар хунтайч нь халахуудыг нийтэд нь захирч исэн ийм хунтайч ноён хүн байгаа юм. За энэ Гэрсэн Жалар хунтайч нь өөд болсны дараа түүний их хатан хадаахай нь өөрийн 7 хүүдээ халах нутгийг хувааж өгсөн байдаг. За тэгснээрээ ар халахын 7 хушуу үүссэн гэж ярьдаг. За энд бол ерөнхийдөө Сэцэн хаан шолон өвөг дээдсийн талаар ярьж байгаа юм. За тэгэхэд Гэрсэн Жалар хунтайжийн 7 хүү байгаа. За энэ 7 хүүг хэлвэл Ахмад хүү Ашгай хунтайж Үнгэд Жалар гэдэг газрыг мэдэж засагт хааны угсаа болсон. За 2 дугаар хүү Ноёнтой Хатанбаатар хунтайж Бисүд Илжигэн нарыг мэдэх болсон. За 3 дугаар хүү Онох нь Туул голд нутаглан Горлос Хэсүү зэрэг газрыг мэдэж Түшээд хааны уг болсон байдаг бол 4 дугаар хүү Амин дураал нь Хүрээ Цогор гэдэг газрыг мэдэж Сэцэн хааны угсаа болсон байдаг. За 6 дугаар хөвөн Далдан хөндлөн ноён Тангууд Сартулт гэдэг газрыг мэдэж байсан бол 7 дугаар хөвөн Самуу бомин Урайхан нутгийг мэдэв гэдэг. За энэ бол одоогийн Монгол орны газар нутгийн ихэнх хэсэг. Ер нь бол за таашин дахиад өгүүлэх юм бол Гэрсэн Жалар хунтайжийн 5 дахь хүү Дарь хэрлэнгээс урдуур уудам нутгийг захиран сууж исэн. За Дарь нь идэр залуу насндаа насан өд болсон тул захирах залгамжлах угсаа залгамжлах хөнгүү байсан. За энэ үед бол Амин дураал газар нутгийг нь захирсан. Ингэж захиснараа хожим бий болсон Сэцэн хааны уудам тал нутгийн үндсэн нөхцөл нь бүрдээд өгсөн гэсэн үг. Энэ нөхцөл нь. За тэгэд цааш үргэлжлэх юм бол энэ үед болохоор
За сая би нэгдүгээр хүн ашгаа унтааж гэдэг байгаа. Ашгаа унтаажийн ач одоо сувдаа гэж байгаа. Субадай гэдэг сувдаач гэдэг. За субадай үед одоо Засагтан аймаг бий болсон бол за 3 дахь хүү онохын ач Автайн үед Түшаатхан аймаг бий болсон бол 4 дахь хүү Амин дураалын ач одоо Шолон үед Цэцэн хаан аймаг бүрэлдсэн. Ингэснээр 3 хан зэрэг гарч ирсэн үеийг монголчууд одоо арга алхын 3 хангийн үе гэж ерөнхийдөө нэрлэдэг. За энд одоо бидний хэлж байгаа Шолоо Цэцэн хаан маань орж байгаа байхгүй юу? За тэгээд Шолоо Цэцэн хааныг ярихын тулд одоо ураг хэлхнийг заавал ярих хэрэгтэй болдог эхлээд. За Шолоо Цэцэн хаан хэний хүүхдээ? За мөн ээж нь хийн, мөн одоо өөрийнх нь ойр орчмын хамаатан санд нь хийн гэдэг асуудал яригдж байгаа юм. Шолон өвөг эцэг Амин дураал нь за би түрүүн өгүүлсэн халах төмний анхдагч гэрсэн жалар хонтажийн 4 дугаар хүү. За гал бичин жил буюу 1546 онд төрсөн түүний их хатан Үжээд отгийн одоо мөнгөтэй даргын охин хан тухай. За хан Хатууч гэдэг. Энэ нь болохоор Ахай хатан гэсэн утгатай гэж ерөнхийдөө судлаач тайлбарладаг нэрний утгыг бод. Амин дураал ноёны хатан хорчны дараагийн охин Бабхой болох бөгөөд хасрын хойц одоо уртхой буянд ноёны 2 хүүхдийн нэг дараа сайн хар мөн гэж үздэг. Энэ нь сурвалж юм дээр гарч байгаа юм бохгүй юу? Дараа сайн хар нь энэ хорчны дараа мөн байна гэж үзэж байгаа. Тэгэхээр хасрын удмын одоо удамтай ээж тал нь гэсэн. Ээж тал нь хамаасч байна гэсэн. Одоо энэ Амин дураал ноёны одоо өөрийнх нь өвөг эцэг нь одоо хасрын удамтай хамаас одоо худ урхийн холбоотой байна гэдгийг харж байна. За Амин дураал нь 2 хүү 1 охинтой. За их хүү турчхай хар загал дүүрэгч буюу дүүрэгч ноён. Төмөр бич буюу 1560 онд төрсөн авга нарын ном Тэмээд хаан баг хатан Аюуш хоёрын охин анхуулаг гэргий болгон авсан. Аюуш хатан бол Төмдийн Алтан хааны охин. Энэ бол авга гах буюу Шолойн бэрхч л ярьж байгаа юм. За дараагийн асуудал бол түүний баг хүү мөр буйм. Амин дураалын баг хүү гэсэн үг шүү дээ. Мөр буйм буюу мөр буйм, за мөдөр буймч гэдэг зарим сурвалжийн мэдээнд усан нохойтой 1562 онд төрсөн түүний баг хатан Ямахахай хотор хатан Жалаар овгийн хүн. Энэ хоёр нь 1 хүү 1 охинтой. За охин нь Булан хаваа гэдэг доржид мордсон бөгөөд дорж нь авга нарын ном Тэмээд хаан ба Аюуш хатны аж хүү. Энэ бол дээр өгүүлсэн хүн шүү дээ. Аюуш хатан гэдэг ном Тэмээд хааны одоо хатан гэдээ гарсан. Тэгэхээр энэ бол худургийн холбоо маш ойрхон байгааг бас харж байна. За Амин дураал ноён нь гац охинтой. Тэрнийг Түнгэлжин аваа гэдэг бөгөөд Авга аймгийн Язгур Дүмбөхөд мордсон. За энэ нь бол түүхэн сурвалж болох зарилгаар тогтоосон ван гүнгүүдийн илтгэл шаштрт тэмдэглэснээр Авга аймгийн дээдс одоо Таринэг гүдэн ноён нь 2 хүүтэй байсан. Түүний их хүү нь Шүүсэнгээ үйзэн за баг хүү нь Янгудаа зоригт гэдэг байгаа. Энэ Янгудаа зоригт нь тэр нөгөө Язгууртан Авга аймгийн Язгур Дүмбөх нь баггүй юу? За энэ бол тэгэхээр одоо Чулуун өвөг дэцэн ураг садангийн холбоог харуулад байгаа юм. Дандаа Язгууртан Монголын одоо авга нартай холбогдож байгааг харж байна. За бид нар өгүүлсэн за мөр буйм гээд модор буйм гэсэн те. Энэ нь бол одоо 1 хүүтэй. Тэрний хүүг нь хожмоо Цэцэн хаан болсон Шолоо. За 1577 онд төрсөн Цэцэн хаан аймгийн хошуудын өвөг нь болсон ийм одоо ноён хүн байгаа. За тэгээд Цэцэн хаан Шолоог болохоор судлаачд бас тусгай хэмжээ судалсан байдаг л да. За тэгээд 6 хатантай байсан гэдэг. За сүүл үеийн судалгаагаар 6 хатантай байсан гэж үзэж байгаа. За Гармаа хатан, Ахай хатан, Жүнхэн хатан, Цагаан дараа хатан, Үрэмүү хатан, Баг Гармаа хатан гэдэг 6 хатантай байгаа. За энэ 6 хатан бол ямар овгийн хүмүүс гэхийг бас зарим судлаач судлаад ерөнхийдөө бас гаргалгааг гаргаад өгсөн байдаг. За Ахай хатан бол Авга аймгийн хүн, Жүнхэн хатан бол Хуучт аймгийнх. За Ахай хатан буюу их хатан нь болохоор Авга аймаг байж магадгүй гэж гэсэн таамаглалтай байдаг. Энд байгаа Цагаан дараа хатан нь одоо Шолон 10 дугаар хүүгийн их. Сэнгэрэнгэд иймэрхүү одоо судалгааны мэдээллүүдийг гаргаж өгсөн гэдгийг судлаачд. За эндээс харахад бол Цэцэн хаан аймаг нь бол аймгийн яг уг гарамжл эртнээсээ энэ авга нартай бол маш их холбоотой гэдгийг шууд харж болдог. Тийм ээ тий. Маш эртнээсээ буюу Шолон өвөг эцгээс одоо энэ
хууд ургийн холбоогоор ерөнхийдөө хооронд хамаасан байгааг харж болно. Энэ ч мөн хожимын үйл хэрэгт нь бол маш ихээр нөлөөлсөн Цэцэн хаан аймгийн. За тэгээд энэ дараа нь ярих зүйл бол Цэцэн хаан буюу Цэцэн хааны тухай. Шолой болохоор 1628 онд өөрийн эцэг Мөрөө бумаас угсаа залгамжлан ноён болсон байдаг. За тэгэхээр тухайн үедээ бол Цэцэн хаан цолмолыг бол өвлж аваагүй эцгээсээ. Энэ бол яг хэдийг Цэцэн хаан болсон гэдэг асуудал واخхой юу. За тэгээд тухайн үед Шолоо Цэцэн хаан маань яг ямар цол гоншинтэй байсан юу Монголын төвхөрлөгч юу гэж бичээд ийсэн гэдэг асуудлууд бас байгаад байдаг. За энэ болохоор 1614 оноос өмнөх хууль цаазын бичгүүдэд Цэцэн тайж, Цэцэн хунтайж гэднэр гэж тэмдэглэж байгаа бол 614 оноос хойш хууль цаазын бичгүүдэд бол далаа хунтайж, за мөн зарим сурвалжуудад шолоо хунтайж гэднэр гэж бичиж байгаа. Тэгэхээр бол Цэцэн хаан цолыг бол жоохон хожимоо авсан байх магадaltaй гэж байна. Ер нь анхуул шууд ичгэн ор залгамжлаас Цэцэн хаан бол болоогүй гэдгийг бол шууд хэлж болно. Ер нь судлаачид ч гэсэн тэгж үздэг. За тэгвэл энэ Шолоо Цэцэн хаан гэдэг байгаа энэ асуудал. Ер нь бол хаан юм уу, хаан юм уу гэдэг асуудал. Ер нь Цэцэн хаан аймаг гэдэг маань энэтэй холбоотой. Бид нар бол анхандаа бол статус бол хаан байсан. Цэцэн хаан аймгийн хаан байсан бохгүй юу? Статусаа. Тэгэхээр энэ одоо манай Ахмад үеийн судлаачид өөртөө тайлбарлаад өгсөн байдаг да ер нь бол. За нэгдэх таамаг нь. Энэ бол хантай холбоотой л халахын Лэгдэн хааны үед түүний харайнд байсан авганар үзэмчин Сүнд аймагудаас хэсэг бүлгийн ноёд харьяатад агуулan Шолоо Цэцэнийг дагсан байдаг. За тэр нь болохоор 1620 оны дундаас сүүл үеих хүртэлх хугацаанд гэж байгаа байхгүй юу? Яг нарийн заасан бол тэр онд Цэцэн хааныг хан болголоо гэсэн бол заалт байхгүй л дээ. Тэгэхээр тэр аймагуд ерөнхийдөө Цэцэн хаан дээр ирээд түшиглэхдээ шолог хан болгож гисэн байдаг. Хан цол өргөмжилж гисэн байдаг байхгүй юу? За тэгэхээр ингээд 1620 оны үед ерөнхийдөө шолоо маань хан цолыг авсан гэдэг асуудал байна. Гэхдээ энэ дэр хан шүү. За дараагийн асуудал бол хаан гэдэг асуудал байна. Энэ нь бол 1634 онд Лэгдэн хутагт хааныг насан өд болсны дараа болж байгаа асуудал. За энэ яагаад ингэж байгаа гэхээр Лэгдэн хутагт хааныг насан өд болсны дараа Шолоо Цэцэн хаан Манжин хаантай захиагаар харилцсан байдаг. Энэ захианд байгаа нэршил нэг хүндэтгсэн байдлаас харахад хүндэтгсэн бичвэрт Шолог Маха Самади Далай Цэцэн хаан гэсэн байдаг бүр. Тэгэхээр бол хааны статус бол тухайн хүнд бол бүрдэлж байсан гэдгийг харж болдог. Тийм ээ тий. Энэ хоорондоо Манжин хаантай харилцсан захианаас. За тэгээд Цэцэн хаан цолыг ерөнхийдөө аль хүртэл хэрэгжижсэн гэдэг асуудал байдаг. За тэгээд зарим судлаачид бол өмхөө буюу сонин Цэцэн хааны үе хүртэл хэрэгжижсэн гэдэг бол за зарим нь бол 1728 он 7 дугаар Цэцэн хаан Цэвдэн Банжир хүртэл ерөнхийдөө хэрэгжижсэн. Яг тэр Цэвдэн Банжир үед Манжин хаанаас тамга олгосон учраас тэр үртэл ерөнхийдөө хэрэгжижсэн гэсэн хэд хэдэн тамга л байдаг л да. За тэгээд ер нь бол Цэцэн хааны өөрийнх нь тухайн үед бодож исэн улс төрийн бодлого гэж байгаа. Монголчуудыг нэгтгэх бодлогыг хамгийн түрүүнд баримталж исэн. За тэгэхэд тухайн үеийн халах монголчуудын цаазын бичигт хууль цаазын асуудал дандаа оролцож исэн. Монгол ноёдууд эрх ашгийг нэгдүгээр тавьдаг байсан. За тэгээд яг Шолоо Цэцэн хааны үеийн улс төрийн нөхцөл байдал нь бол Европос гоё. Энийг судлаачид бол бүгд мэдж байгаа бох. За тэгээд ерөнхийдөө бол 1620-оос 24 оны үед Лэгдэн хутагт хаан хүчрхэг байсан үед авганар үзэмчин Сүнд аймгийнхан халахын ноёдыг түшгэр ирсэн байдаг. За бид нар өгүүлсэн шүү дээ. За тэгэнгүүт эндээс 1628 онд үзэмчин 1629 онд Сүндүүд 1630-аад оны үед авганар бол Манжин хааны харайнд орохоо өөрийн хэрэгтээ аваад нүүдэлсэн байдаг. Тэгэхдээ бүгд нүгөө явчаагүй. Ерөнхийдөө Хэрлэн голын савгаар Онон голын сав дагуу ч юм уу тийш халах гол руу ч юм уу энэ авганар сүнэд үзэмчин хуучдын үр хойцод буюу 1000 гаруй тийм өрхүүд үлдсэн байсан байдаг.
За. гэсэн мэдээлэл байдаг аахгүй юу? Цэцэн ханаа түшээ тийм ээ. Аа. За тэгээд тухайн үед болохоор өвөр Монголын одоо энэ говийн урд байгаа ноёдууд лигдэн дагна. Манжиг бодлогыг дэмжин. За дахиад нэг нь болохоор одоо халахын түшээтан цэцэн хаануудыг түшгэлэхээр ирж ингээд. Ерөнхийдөө ийш одоо олон тийш ийм самгарсан улс төрийн нөхцөл байдал ерөнхийдөө ийм ороо босгоо байсан. Яг л энэ үйл явдлууд харуулаад өгчдөг байхгүй юу? За тэгэнгүүт 1636 онд Үзэмчин Сөнөз зэрэг аймгийн захирагчтай одоо өвөр Монголд байгаа ноёдууд нийлэн Манжин хаанд алт барьдаг. За энэхүү албыг барьсны дараа буюу тухайн жилээ мөгдөнд чуулан Манжин хааныг одоо хунтай суу буюу Монголын хаан болох өргөмжилдэг. За энэ өргөмжлөлд одоо Манжин хаан ихэд одоо өөрийгөө огшон Манж Монголын хаан гэд өөрийгөө дахин өргөмжилсэн байдаг бүр. За энэ үеэс бол Түшээт хаан Сэцэн хааны хүч жоохон буурсан гэдэг. Яг тэр нөгөө өвөр Монголын ноёдууд ихэнх нь урагшаа Манжин хааныг хаан өргөмжлөд дагаар орчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр шолоос цаанаа түшилжсэн аймагуд энэ төр ерөнхийдөө нүүдлээд бас өөрийнх нь хүчил тодорхой хэмжээгээр буурж байгаа. Гэхдээ инглигээд одоо Сэцэн хаан маань өөрийн одоо бодлогоо бол алдаагүй Манж Чингүрний харьяанд байгаа Монгол ноёдууд руу тохирдмол ийм захиа харилцаа бичдэг гэсэн. Энэ нь болохоор одоо буцаад монголчуудаа нэгдэх хэрэгтэй гэдэг асуудал. Баян тийм нөгөө буцаад татах асуудлыг бол баян ярьдаг гэсэн бохоггүй юу? Манжин хааныг одоо Манж Монголын хаан болсны дараа одоо Сэцэн хаан шалаа өөрийн захиаг илгээсэн байдаг. За Манжин хаан улс төрийн илэрхийлэл болгож штэ. За захианд юу гэсэн байдаг гэхээр хас сектор хамгаа алдарчих сайн нэр ертөнцийн чимэг бүхийн тул энд тэнд төрч ашныг наран мэд мандуулахул төрсний гавья гэдэгт хүрх нэр тэр ажамуу хэмээгээд ингэч гих төрийг тогтоосон талархан ар Монгол тэнд манж нар эрэх тэгш аж төрхөн зүйд нийцэн гих зэрэг урт удаан харилцааг илэрхийлсэн тийм найрамдлын утгатай загтлыг илгээсэн. Энэ бол өөрөө бол бие бол одоо Чингис хааны удам угсаа шүү. Энд бол монголчууд бол Монголын эзэн төхөр нүүр хойцол оршин тогтнож байгаа шүү гэдгийг бол сануулаад байгаа юм. Өөрийн хэмжээнд бол биднэрүүл тусгаар байгаа шүү гэдгээ тийм ээ. За тэгвэл нөгөө ми түрүү өгсөн Манжин хаанаас ирсэн загтлууд байдаг гэдэг. За тэргүй загтал болохоор халахын Маха Самаады хаанд илгээв гэж байгаа. Загталтан дээр нь байгаа толгой хаанд гэж байгааз Сэцэн хаан гэж тий. Тэгэхээр бол хааны статус тухайн үед бас байсан баг шууд харж болно. За ингэчих их төрийн учрыг намааг мэдгэж байна. Тэр үг нь зөв гэж байгаа юм. Манжин хаан. За тэгэд альва улсад гэм шалтгаангүй авах итгэхийн тулд дайлсангүй. Би эртний өшөөт хятад улсыг дайлж явхад Захрын хаан хятадын эд бараанд орж цэрэг нэмсний тул Захрыг дайлсан шалтгаан бүлгөө гэж байгаа юм. За тэгэд тэнгэр газар Захрын газрыг бууршаад Захар улс над дор сойрхов гэд. Энэ нь болохоор өөрийн хийсэн үйлдэлийг буруу үйлдэл биш гэдгийг Сэцэн хаанд ойлгуулахыг зорьсон шинжтэй. За тэгэхээр Сэцэн хаан маань буюу Сэцэн хаан аймаг маань хэдий хүчрхэг байхыг харж зам Манж чин улс нь Монголын энэ халахад байгаа ноёдуудтай Чингис хааны угсаадныхантай яаж харилцах уу гэдгээд хойд мэдчихсэн баг. Шууд ширүү төрүүн харьцаж болохгүй гэдгийг мэдчихсэн. Бас энэгүй захаар харж болно. Гэхдээ энд Сэцэн хааныг хаан гэдэг байгаа бас. Тэгэхээр энэ дээр үгүйс нөгөө Сэцэн хаан уу хаан уу гэдэг асуудал бол ерөнхийдөө нэг тишээ болоход бол асуудаг. Тэгэхээр зүйл судлаачд бол Сэцэн хаан шолоовол Сэцэн хаан байсан юм аа гэдэг бол таамаглалыг бол гаргаж ирээд одоо ерөнхийдөө сурвалжийн мэдээндээ тулгуурлаад тайлбарлаад өгсөн байдаг. Нэлээд хэдэн судлаачдад энэ бүр ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн байгаа. Сүүлийн үед бол яг Монгол манай одоо Монгол ард иргэд маань ч Хинт аймгийн хүмүүс энэ талаар одоо мэдэхгүй байх магадaltaй тий. Ер нь бол бид бүхэн ч юм уу одоо Хинт аймгийн одоо төгс соёлын танилцуулах зорилготой Хинт аймгийн музейн ч юм уу судлаач яг энэ талаар дэлгэрэнгүй хүмүүст ойлгуулахгүй хэн бүхэн шууд очиод энийг бол шууд тэгж ийнө гэж мэдэх боломжгүй болохоор энд бол бүр илүү яг энэ Сэцэн хаан байсан одоо энэ утга энэ хаан байсан цол нь одоо байсан шүү. Шолоод бол ашиглагдаж байсан шүү гэдгийг бол хэлж болно. За энд бол дараа нэг асуудал гэх юм бол сонирхолтой юм байдаг. 1721 онд Түшээт хаан засагт ханд
засагт хаан. Түшээд хааны тамга 1724 онд Түшээд хааны тамга. 1728 он 7 дугаар Сэцэн Тэвдэн Банжурт Сэцэн хааны тамга гэдэг. Энэ нь болохоор ямар учиртай вэ гэхээр Сэцэн хаан аймгийн одоо захирах тамгт Сэцэн хаан гэсэн бичигтэй байдаг бол Түшээд ханых дээр хаан гэсэн бичиг байдаг. Энэ маш сонирхолтой. Тийм ээ тий. Энэ бол маш их сонирхолтой асуудалгүй. Тухайн үеийн тамга олгох үеийн манчин гүрний харилцаа нөхцөл байдал ямар байсныг л харж болно. Энд бол гэтээ энэ дахиад нэг таамаглал асуудал үлдчихэж байгаа. Тухайн үеийн нөхцөл байдлыг дахиад судлах шаардлагатай. Ер нь бол энд бол Сэцэн манчин гүрэн Сэцэн хаанд дургу ч юм уу эсвэл Түшээд хаанд дургу гэсэн асуудал байхгүй. Энд л яг тухайн улс төрийн нөхцөл байдлыг ямар байсныг л харуулж байгаа. Тий. Хаан бол яг хаан байвал ямар байх вэ гэдэг тийм ээ. Тамган дээр одоо тамга хийхдээ хаан гэд чи хаан гэд чиг асуудал байгаа байхгүй юу? Тэгээд яг манжин хаанаас одоо Түшээд болгоно штэ. Түшээд хааны тамгаг Сэцэн хааны тамгаг гэсгээд тэгэхээр чинь яг асуудлыг л дахиад ийм одоо судлах шаардлагатай болж байгаа байхгүй юу? За ингээд би түрүү хэлсэн нөгөө Шолоо Сэцэн хаан бол монголчууд буюу Шингис хааны огсааны ноёдуудыг эвлэрэл нэгдүүлэхийн төлөө байсан. Тэгэхдээ өөрийнх нь санаа бол хаан болох эрэмжил байсан байж магадгүй гэж харж болно. Энэ нь болохоор Лэгдэн хотог тааны гэргий айсан гөрөөд гэргийг нэ хатан айсан гөрөөд одоо илгээсэн захидлын зүйлс тодорхой харагддаг л да. Ер нь бол одоо халах Монголоо дагаж ирээрээ энэ ирэх хэрэгтэй гэсэн утгатай ерөнхийдөө захиаг л бичсэн байдаг. Тэгэхээр тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлуудаас ирж чадаагүй. Манчин гүрэн бол Лэгдэн хотог тааны их хатан хүүг хажуудаа байлгасан болохоор мөн Монголын хаан болох шалтгаан болж өгсөн. Тухайн үеийн нөхцөл байдал нь бол. За дахиад нэг зүйл бол Шолоо Сэцэн хаан монголчуудыг нэгтгэхийн төлөө юу хийсэн бэ гэдэг асуудлууд байгаа. Ер нь яг ямар тийм улс төрийн бодлого явуулж ирсэн. Түүхэн тэмдэглэлүүд одоо сурвалжийн мэдээнд бол Түшээд хаан засаг таан дээр бол манчин улсын хаант бол тогтмол харилцаатай байсан л да мөн. Яг заавал нэг нь харилцсан эсвэл бүгд харилцахгүй байх ёстой ч үгүй асуудал байхгүй. Бүгд л ямар нэгэн байдлаар бол манжуутай харилцсан манчин гүрний манчин хаантай. За ингээд 1600 оны ер нь үед энэ төр бол халах монголчуудын ийм хууль цаазын бичгүүд бол хийгддэг гэсэн. Хууль цааз хүйсэн зэрэг бичиг гэдэг. 1603, 1614 гэдэг ийм хуулиуд байдаг аахгүй юу. За тэгээд дараагийн 1639 оны Ширээ цагаан нуурын чуулган. Энэ болохоор халах монголчуудын их чуулган байхгүй юу. За тэгээд энд бол нэг юм том үйл явдал болсон нь Түшээд хаан гомбот оржийн 5 настай хүү Зан Озрыг халах Монголын шашны тэргүүн анхдахаар богд Жавзан том буюу Өндөргийн цол хөрвүүлсэн байдаг. За энд болохоор Зан Озорт Шолоо Сэцэн хаан маань өөрийнхөө гэгийн цолыг өгсөн. Тэгэхээр энд болохоор ерөнхийдөө монголчуудыг шашны тугийн дор нэгтгэе гэсэн бодлоготой байсныг харж болдог. За дараа нь болохоор 1640 онд Монгол ойрдын их цааз. Энэ нь бол тухайн үед бол ойрдууд халахууд нийлэн хаант орсон. Манчин гүрэн зэрэг одоо хоёр хүчрэх улсаас ерөнхийдөө яаж өөрсдөө хамгаалах вэ? Эдгээр одоо зэрэглэн оч ихэд эдийг нэгдэх ёстой гэдэг асуудлыг хэлцчихсэн тухайд. Тэгээд үндсэн асуудлууд бол бүгд зөв байсан. Тухайн үед бид нар л хамтарч нийлж сэргийлэх ёстой гэдэг асуудлыг дэвшүүлээд хууль цаазын бичгээ гаргасан ч эцсийн үр дүнд л яг бүрэн хэрэгжиж чадаагүй. Яг тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал үнэхээр одоо хэцүү байсныг бол одоо түүхүүр харуулдаг л да. Ер нь бол халах ордын одоо чуулганд их цаазыг тогтооход одоо Шолоо Сэцэн хаан бол өөр оролцоогүй. Түүний 6 дугаар хүү Эрдэнэ хунтаж 7 дугаар хүү Далайгүй нараар ингээд энэ хурал чуулганд оролцсон байдаг. Тэгэхээр өөрийнхөө яг нөгөө эцгийн заавраар энэ хоёр хүү ирж оролцож байгаа байхгүй юу? За Шолоо Сэцэн хаан 1644 оны үед бол Өвөр Монголын ноёдууд руу нөгөө захиа хэлчихэд байх. Ер нь илгээж л байсан л да. Тэгээд энэ үе жоохон эрчимтэй ч юм уу одоо өөрийнх нь хүч энэ төр арай тийм
ахиу байх үед бол Өвөр Монголын нийтлэл энэ захиагаа явуулсараа гоё. Халах Монголд нэгдэх хэрэгтэй. Өвөр монголчууд бид нар монголчууд юу нэгдэх хэрэгтэй гэдэг асуудлыг хөндөд байгаа шүү дээ. За ингээд хамтран нийлэх одоо тэ найдуудад илгээсэн захиануудынхаа хүчинд 1646 оны үед Сүндийн Тэнгис хан өөрийн дүү Тэнгэрийг дагуулan шолоог дагахаар ирдэг. За ерөнхийдөө нэгдэхэр ирж байгаа байхгүй дагахаарч нэгдэхэр ах. За тэгээд энэ үйл явдал нь бол тухайн халах Манж хоёрын анхны хуцтгал үйлдэлүүдийн нэг нь. За тэгээ энд бол юм болж байгаа юм. Тэнгис нь бол хяад боржгон овгийн тавхаа хошууч ноёны ууган хүү бөгөөд өвөө нь хөвчүүдийн мэрэгэн тайжин одоо бурхаа цөөхөр гэдэг. За тэгээд Тэнгис нь анхлан мэрэгэн тайз цолтой байсан. Шин гүрнийг дагсны дараа ван цолтой болоод мөн одоо Манж ноёны гихтийг гэрлэж ураг холбосон эпо болсон. Энэ бол Манжийн хөргөн болсон гэсэн үг байхгүй юу? Ер нь бол за ийм эпо болсон хүн 1646 онд одоо шолоотой нэгтгэхээр ирж байгаа байхгүй юу? За Тэнгисийг болохоор Өвөр Монголын эрх чин ван тодор удирдуулсан цэрэг ерөнхийдөө араас нь дагаж орж ирсэн гэж зарим одоо түүхэнд бичигдсэн байдаг. Гэхдээ энэ бол янз бүрээр бичсэн байдаг. Дандаа Монгол цэргүүд үрт араас нь дагаж орж ирсэн. Судан Манж цэрэг байсан зэрэг. Ингээд бол хэд хэдэн тамга байдаг л да. Тэгээд би бол энэ эрх тод энэ эрх чин ван тодор удирдуулсан цэрэг ерөнхийдөө. Тэгтээ Манж Монголын хамтсан цэрэг байхгүй юу? Их цэрэг байгаа. Энэ цэрэг ерөнхийдөө араас нь орж ирсэн. За тэгээ Манжин цэрэг түүнийг мөрцөөр 1646 оны үед одоо Янгирцгийн ууланд гүйцэж очиход тэр бэр гүн галуутай гэдэг газар одоогийн Багнуур орчимд одоо тосон хооронд ерөнхийдөө байлцсан байдаг. Энэ тулданд бол ялагдсан. За цааш ухарсан байдаг бөгөөд Сүнд аймгийн цэрэгтэй одоо халахын нутаг бурхан гэдэг газар дахин тулгарсан. За энэ үед болохоор за Тэнгис өөрийн хатан хөвгүүдийг одоо Манжин цэрэгт олзлуулсан байдаг бол 1000 гаруй малын мөн давхар ослуулад өөрөө одоо сэлэнг рүү одоо туул горлын одоо орчим руу цугтаасан байдаг. За энэ үед бол Шолоо Сэцэн хаан тосон хүлээж хийсэн байна. Энэ үйл явдлын үед. За тэгээд за туул голын орчим заж булгийн газар ирэхэд Сэцэн Шолоо өөрийн хүү Бямбада 30,000 зэрэг өгч. За тухайн үед мөн тусламж гуйхаар түшээтэн гомд орж илэрхийлсэн байдаг. За гомд орж болохоор өөрийн дүү, өөрийн үеэл дүү Рахуул Далай. За түүний хөвгүн Абухаа нарт 20,000 зэрэг өгсөн. Ингээд тууд голын заж булагт нийт 50,000 зэрэгтэй Манжин хааны зэрэгтэй анх халах болон Манжин зэрэг хоорондоо бэлтэж байгаа юм. За энд бол угаасаа ойлгомжтой. Халахууд уяа Сэцэн хаан түшээд хааны зэрэгүүд ялагдсан. Сэцэн хаан сэлэн мөрөн рүү ухарсан байдаг бол за Тэнгис хан бас хойд бол ухраан тухайн одоо бүслээс дайнал толгоос гарсан байдаг. За тэгээд Манжин хаанаас бол Тэнгис хаан өг гэсэн утгатай захиа элчийг бол тогтмол илгээжсэн байдаг тухайд. Тэгээд жил орчим ерөнхийдөө Тэнгис хаан бол одоо халахууд гаргаж өгөөгүй. За тэгээд 1648 онд Тэнгис хаан өөрийн хүслээр Манжин хаанд бууж өгсөн. За тэгээ бууж өгөөд удаагүй байж байгаа тухайн жилээр насан уд болсон байдаг. За тэгээд түүний дүү Тэнгидэд Тэнгис вангийн одоо ард иргэдийг өгч бас өөрийнх нь ван цолыг олгосон байдаг. Тэгээ яг ийм төх болсон байдаг хгүй. Энэ тал ерөнхийдөө бол Сэцэн хаан Шолоо маань монголчуудаа өмгөөлж хийсэн маш том тулаан. Яг энэ түүхийн талаар бол холбоотой уран бүтээл гэх юм бол нөгөө Цэцмагна гэдэг кино байдаг. Яг энэ үеийн түүхээс холбоотой түүхэн кино. Нэг л байдаг Монголд. Дахиад бас хүмүүс энэ талаар сонирхтой кино тий зохиол бичвэл ер нь бол түүхэн их гоё. Энэ үеийн түүх. Ер нь хэцүү үеийн түүхийг бид нараас маш ихээр бичих хэрэгтэй байна. Одоо Цэцмагнаас яг л тэр үеийг гаргадаг ч тий. Алсуудыг тоос Манжин зэрэг ирж байна гэж хэлдэг. Төгсдөг юм байна. За тэгээд дараагийн нэг зүйл бол Сэцэн хаан Шолоо ялагдсан. За ингэж ялагдаад Шолоо Сэцэн хаан бол улс төрийн
тухайн нөхцөл байдлаас бууж өгөөгүй. Манжи сэрэг тэмцээрсэн. Тэгтээ бол манжид бол ургал бууж өгсөн. Бууж өгсөн ч яг улс төрийн нөхцөл байдлын хувьд бол дагаар ороогүй. Цэцэн хаан аймаг бол за би түрүүнд хэлсэн Соном Цэцэн хааны үед л манжид дагаар орсон, манжигүр дагаар орсон байдаг байхгүй юу. За тэгэхээр бол дараагийн Цэцэн хаан Бабу тий энэ үед ингээд дараагийн Цэцэн хааны үед бол Цэцэн хаан аймаг маань хүчрхэг хэврээл байсан. Тэгэхдээ байршлын хувьд хаана байдаг вэ гэдэг асуудал байгаад байдаг Цэцэн аймаг нь. Энэ бол түүхийн дахиад нэг одоо ухтгах байхгүй юу? Анхлан судлаачид ингэж үздэг байсан. Одоо ч өөрчлөлт байгаа байхгүй юу? Энэ ер нь халахууд энэ Цэцэн хаан аймагч ер нь ханс гараад ирвэ. За Цэцэн хаан шолоогоос бол шолоог үйл хэрэгээс бол үүссэн байх тий. Бүрлдсэн тогтсон бол түүхэн бичлэлт нь бол ойлгомжтой баг. Тэгвэл эндээс ард хэрэгт ер нь бол хүмүүс нь ханс гараад ирв. Эндээ угаасаа байсан хүмүүс үү эсвэл сэлэнгээс нүүдлээд ирсэн үү эсвэл халах голоос ирсэн үү гэдэг асуудлууд байсаар байдаг. Энэ асуулт тавиад л. За тэгээд анхлан үеийн судлаачид бол халах голын сав дагуу байсан. Одоо Цэцэн хаан шолойн ингээд хүчрхэг болоод одоо хэрлэнгийн ишээ төрж орж ирсэн. Хэрлэнгийн их рүү төрж орж ирээд тэгээ явандаа туул сэлэнгийн сав руу орж. Ингээд ингэж газар нутгаа бүрлдүүлсэн гэж үздэг. За мөн Цэцэн хааны харийн төсөн авга энэ сүнэт хуучид энэ хүмүүс бас хаанаас гарч ирсэн хаашаа нүүдэлсэн бэ гэдэг асуудал яриад л одоо ч асуулт хүмүүс ингээ хоорондоо мэтгэл зэврэл судлаачд бол тэгтээ сүүлийн үед бол энийг бол тайлбарлал өгсөн л дөө. Энэ нь бол юу гэхээр энэ нь бол Чингис хааны дүү ах дүү нарын л нутаг. Тэмүгэ отчгон бэлгүүдээ хасар энтрийн одоо энэ ах дүүшин нутаг байхгүй юу? Хасрын үр хойц хайдуу ноён ноёны нутаг байна. За тэгээд отчгон ноёны нутаг байна. Одоо онон голын савраас нутаг энэ төр бэлгүүдийн нутаг уу одоо энэ хэрлэн голын сав ингээд отчгон ноёны газар нутагч энэ одоо энэ юу хүртэл хэрлэн гол их хүртэл байгаа бүр маш том нутаг гэвэл захирж исэн. Тэгэхээр энэ Чингис хааны дүүгийн үр удам нь ерөнхийдөө хожимдоо авганар болсон. За тэгээд Лэгдэн хааны харьяанд байсан энэ авганар гэж ярьдаг байхгүй юу? Тэгвэл одоо говийн өмнө одоо захрын Лэгдэн хааны зүүн гаруулж исэн энэ авганар ерөнхийдөө говийн өмнө байсан аймагуудаа гэж үздэг байсан бол энэ нь бол ерөнхийдөө энэ хэрлэн голын савтал байсан ард түмэн. Харин Лэгдэн хааныг хүчрхэг болгоод одоо сэлэнгэд одоо байсан Шолоо Цэцэн хааны ерөнхийдөө одоо харьяанд ерөнхийдөө өөртөө орсон гэсэн. Яг гэвэл нөгөө Шолоо Цэцэн хааны өвгцэг Аминдорол ноёны одоо дүү өнгөрөхөд хэрлэн голын урд байгаа газар нутгийг Аминдорол ноён авсан гэж байгаа шүү дээ. Яг энэ үеийн үйл явдал энэ ерөнхийдөө бид нар хэлсэн Цэцэн хаан аймгийг хүчрхэг болгоход маш их нөлөөсөн гэж байгаа. Тэгэхээр энд байсан хуучин хүмүүс энд байсан уугуул хүмүүс авах энэ сүнүүд энэ хуучид энэ урайнхаа нар тий энэ үзэмжтэй байхгүй юу? Амун баргын зарим хэсэгүүд энэ байдаг гэж үздэг. Тэгээд судлаачид бол тайлбарлагад өөрсдөө авганар бол ерөнхийдөө хаан цөмөн байна гэдэг. Тэгэхэд энэ Цэцэн хааны нутагт харьяалагдж байгаа авганар арай цөм хэсэг нь байдаг. Сүүлийн угсаатын судалгаа гарахгүй юу? За тэгээд мөн дахиад нэг угсаатын судалгаа гэх юм бол энэ говийн урд өвөр Монголд байгаа одоо авгууд байгаа байхгүй юу? Энэ авгууд өөрсдөө гарал үүслийг одоо гүн галуутаас ирсэн авганар гэж ярьдаг. Тэгэхээр энэ хэрлэн гол ихээр байсан. Ихэрс ард юм бохгүй юу? Тэгэхээр энэ Цэцэн хааны нэг үүсэл бий болсон энэ цаг дор бол энэ одоо яг Цэцэн хаан шолойн ургийн холбоотой энэ аймагуд энэ газар нутагт байсан гэсэн үг. Тэгэхээр энэ ирээдүйн хүчрхэг болсон шолоотой шууд холбоотой. За мөн Шолоо Цэцэн хааныг бол насууд болохоос өмнө бол хэрлэн голын савд ирсэн гэж үздэг. Сэлэнгийн савд байсан байхгүй юу ер нь өөрөө. Тэгэхээр манч чингүр нэг ялагдаад бууж өгж байгаа шүү дээ. Тухайн одоо Тэнгис онтой байл, Тэнгис онг өмөрч байлдаад тэгээд тухайн үеийн үйл явдлын дараа бол Шолоо Цэцэн хааныг бол манч бууж өгсөн гэж үздэг. Тэгтээ бууж өгөхд бол бүр ингээд дагая гэж бууж өгөөгүй. За би ялагдлаа гэдээ одоо уучлахгүйсэн бол цагт бол илгээсэн. Яг тэр үед л Шолоо Цэцэн хааныг хэрлэн голын савд
ирсэн гэж үздэг. Юугаар баталгаар ойцдог гэхээр одоо Шолоос Хязаа хааны хүү Бабу нь эцгийнхээ дахлын сумыг Хэрлэн голын савд байгуулсан гэж үздэг. За тэрийг болгоороо 1660 оны орчимд гэж ярьдаг байхгүй юу. Тэгэхээр энэ бол дахиад жоохон судлах шаардлагатай тийм түүх байгаа юм. Ер нь бол. За тэгээд 1660 онд Хэрлэн голын савд дахлын сум байгуулсан бол тухайд мөн Цэцэн хааны хүрээд одоо өөрийнх нь одоо дагуул одоо харьяас иргэдэн энэ бүс нутагт ирсэн байх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр яг манай Хинтээ аймгийн гарал үүсэл энд яг энэ бүс нутагт хүмүүсийг хизээ ирсэн бэ? Яг энэ суурин хизээ бий болсон гэдэг асуудал дахиад нэг хөндөгдөх асуудал болчиход байгаа юм. Яг дэлгэрэнгүй бол 100% одоо түүх бичвэр гарч ирээгүй л байна. Тэгэхээр нь удахгүй гарч ирэх байх гэж би бол бодоод байгаа юм. За тэгээд Шолоос Хязаа хаан маань бол өөрийнхөө хөсөл зорилгоос ухраагүй. Манжчин гүрний цэрэг тэмцэр исэн. За тэгээд энэний нэг баримт нь бол Оросын хаанд бол загтлал илгээжсэн. Тэгээд ер нь тусламж хүсэх загтлал да. Оросын одоо ич төлөөлөгчөд дамжуулж. Тэгэхдээ энэ бол ерөнхийдөө бол одоо биелээ болж чадаагүй. 1652 онд зарим одоо түүхэнд 1655 онд ерөнхийдөө Шолоос Хязаа хаан насан өд болсон гэдэг. За энэ насан өд болсон баримтууд нь болохоор энэ Оросын талаас орж ирж байгаа одоо тэр алтан бичгүүдэд. Алтан бичгүүдээс ерөнхийдөө таамаглаж идэг. За 1652 онд Шолоос Хязаа хаантай уулзгаар ирсэн Оросын нэгэн төлөөлөгч ирэхэд Шолоос Хязаа хаан уулзах гэж явуулсан байдаг. Тэр он болохоор 1652 он байдаг. Тэгэхэд өөрийнх нь хатан их гармаа хатантай мөргөс уулзаад Шолоос Хязаа хаан уулзахгүй гэж явуулсан. Иймэрхүү тохиолдол байдаг аахгүй юу. Тэр насууд болсон гин бол ерөнхийдөө 52 он байж магадгүй гэж үздэг. За тэгээд зарим одоо дийлэнхэнд барьж байгаа он бол 55 он байгаа. За тэгээд энэ талаараас дахиад жоохон нарийн судлах юм бол яг он нь тодорхой болох. Судлаачид өөр бичээд идэг аахгүй юу. За тэгээд дахиад нэг зүйл хэлэхэд Шолоос Хязаа хаан маань 11 хүүтэй. За өөрийнх нь бол тэмдэглэл байдаг. Шолоос Хязаа хааны өмч хуваасан тэмдэглэл. Хинтээ аймгийн музейн сан хүрэгт хадгалагддаг байсан гэсэн нэг тийм. Одоо Ахмад Рахлагч Бэрлэхийн судалгаа байдаг аахгүй юу. Тэгээд одоо л Хинтээ аймгийн музейд бол тэр тэмдэглэл байдгүй. Ямар тэмдэглэлээс нэг бол бид нар мэдэхгүй. Энэ бол 1960-аад оны үеийн судалгаа аахгүй юу. Гэхдээ яг тэрний талаар судалсан судалгаа нь бол судалгааны эргэлтэнд ороод олон нийтэд хүртэл болцсон. Судлаачдын хүртэл гар дээр очсон. За тэгээд Шолоос Хязаа хааны хүүхдүүдийг танилцуулбал. За Мажарын элдэн түшээд. За Лабурын эрх тайж, Цабурын эрдэн хунтайж, Бабус Хязаа хаан буюу одоо Цэцэн хааны ор залгамжлсан. Угсаа залгамжлсан. Хөө. За Бомб Дархан Баатар хунтайж, Цэс Жав Бовош хунтайж, Цэвдэн Сэтэн Жонон, Бадам Даш Далай хунтайж, Буд Жав Ананд Бэс гэдэг 11 хүүхэн бөлгөө гэж байгаа юм. За тэгээд эндээс дөрвөн бэйсэн дөрвөн бабу эцгийн орыг 1652 залгамжлсан. 52 он залгамжлсан гэж бичээс байдаг. Тэгэхээр би нөгөө насууд болсон цагийн энэ бас яг энэ он цаг бас дахиад судлах шаардлагатай он цаг болчиход байгаа юм. Гэхдээ бол түүх хөшлгүүд янз өөр бичээд байгаа болохоор би яг энэ 52 оныг ерөнхийдөө хэрэглээд энэ одоо хэрэглэжээ. За тэгээд 1652 онд Хязаа хаан болсон. 1683 онд насан өд болсон гэж үздэг. За тэгээд эндээс бол хоёлаа нэг юм харж болно. Цэцэн хаан Шолоо нь яг юу хийж исэн бэ гэдгийг бол харж болно. Мөн ямар хэцүү цаг үеийг туулсан бэ? За тэгээд хэн болохыг зорьсон бэ гэдгийг харж болно. За тэгээд хаан болсон. Хаан болсон гэн бол түүхэн мэдээлэл, түүхэн сурвалжууд батж өгж байгаа. За мөн улс төрийн бодлогын өөрийнх нь түүхийг харуулж өгдөг. Тэгэхээр энэ Шолоос Хязаа хаан маань одоо энэ Цэцэн хааны өвөг дээдс болсон энэ хүн маань ямар тийм эх орныгоо төлөө, монголчуудын төлөө, монголчууд эв нэгдлийн төлөө байсныг харж болно. Зарим түүх бичлэгт өөр бичдэг л дээ судалгаанд. Тэгэхээр Шолоос Хязаа хааны бүр дэлгэрэнгүй судалгаа байхгүй. Нэг бүрчлэн бичээд өгсөн тийм судалгаа хараахан байхгүй. Ерөнхийд нь л Цэцэн хаан аймгийг судлах явцад л мэдээллүүдийг гаргаж ирж байгаа болохоос яг Шолоос Хязаа хааныг бол нарийн судалсан судалгаа байдгүй. Гэхдээ Шолоос Хязаа хааны хаан цолны тухай мөн Шолоос Хязаа хааны
уг элгэн буюу ураг гарлын тухай ерөнхийд судлаад өгсөн. Тэгэхдээ Чулуун Цэцэн хэдэн онд яг тас барсан гэдэг асуудал бол таам хэврээ л байгаа. Оросын нөгөө одоо элчийн 1652 он орчимд илгээсэн тэр баримт бичигт одоо захидлын бичигт байгаа оныг бол ерөнхийдөө ашигладаг байхгүй судлаач 52 он гэдэг өнгөрсөн ерөнхийдөө 52 онд л өнгөрсөн гэдэг болохоос яг хэдэн онд өнгөрсөн гэдэг асуулт хэврээл бидэнд байсаар байгаа. За мөн энэ дээрс нэг асуудал гарч ирдэг гоё. Цэцэн хаан аймаг нь Хинтээ аймгийн одоо уг гарал гэж хэлнэ шүү дээ ер нь бол тий. Энэ уг гарал нь Хинтээ Дорн Сүхбаатар, Дорноговь, Төв аймгийн баруун хэсэгтэй Дорноговь, Говь Сүмбэр эднэс энэ аймагуудын ерөнхийдөө ихэнх хэсгийг дунд говийн зарим хэсгээс ордог. Энэ том хүчирхэг аймгийн яг уугуул эцэд юм бэ гэдэг асуудал байдаг. За тэгээд 1980-аад оны 86, 87 онд хийсэн угсаатын судалгаа байдаг л да. Яг л энэ алах одоо Хинтээ аймаг Хэрлэн голын сав дагуу мөн Хэрлэн голоос урагшаа Онон голын сав дагуу угсаатын судалгаа хийсэн багхгүй. Ерөнхийдөө энэ болохоор монголчуудын ургийг тодорхойлох угийн бичгийг 80-ад оны үед дахин тодорхойлохыг оролцсон ийм том судалгаа байдгийг угсаатны. Тэгээ ерөнхийдөө монголчууд 90-ад оны овог авсан шүү дээ. Энэ овог авах амар том үндэслэл болж гисэн. Ийм том судалгаа байдаг багхгүй. Энэ судалгаанд бол Хинтээ аймгийн газар нутаг дээр Хэрлэн гол дагуу шүү дээ. Энэ авга нар, сөнөд, үзэмчин зэрэг овогтой хүмүүс маш их байсан. Одоо ч байсаар байгаа. Тэгэхээр энэ нутгийн хуучин эцэд нь эдэр. Хуучин эцэд бүр эртний улбатай эцэд нь нөхгүй юу? Мөн 13 дугаар зууны үеийн Урийн ханар хуучин эцэд нь. Харин Цэцэн хаан шолоог дагаад ирсэн иргэдэг жоо байхгүй юу? Тэр эцэд бол ерөнхийдөө шолоог дагаад ирсэн тухайн сэлэнгийн савд байсан иргэд байгаа. Тэгэхээр яг энэ түүхэн бичвэр яг угсаатны шилжилт хөтөлбөрөнд бол маш сонирхолтой дахиад нэг тусдаа хэдлэгийн ярилцах зэд болох баг. Бидний яг угсаатны бүрэлдэхүүний асуудлыг дахиад нэг тусдаа сэдв болгоод яриулаарай. Сонирхолтой баг. Энэ удаа зөвхөн шолооны талаарх түүхэн мэдээллүүдийг л ихэд бас хүргэхийг зорилоо. Тэгээд үзэгчд маань ихэд жоохон багт гисэн ойлгосон баг гэж бодож байна. Тэгээд өөртөөхөө бас мэддэг мэдээллийг бас бид бүхэнд хандаж бас хүргэж болно. Цэцэн хаан аймгийн талаар бол судалсан судалгаа бол бас нэлээдгүй байдаг. Гэхдээ бүр яг дэлгэрэнгүй нэг бүрчлэн судалсан судалгаа одоогоор Монголд байхгүй. Өвөр Монголд бол яг Цэцэн хаан аймгийн талаар судалсан бүр докторийн судалгааны бүтээл бол байдаг. Би бол тэрийг хараахан харж үзэж амжаагүй. Тэгээд яг тэн дээрээс шинэ мэдээлэлд болох юм бол яг даруйхан бол шууд дахиад шинэ мэдээлэл үргэлжлэл хүргэх юм л бодолтой байгаа. Энэ удаагийн дугаарыг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Баярлалаа.